Хөвсгөл аймаг Хатгал тосхон. Хөвсгөл нуур далайн түвшнөөс дээш 1645 м. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байрлах хөвсгөлийн байгалийн цогцлбор газарт тавтай морилно. Хөвсгөл нуур нь одоогоос 7 сая жилийн өмнө газар хөдлөлтөөс үүссэн хонхорт үүссэн бөгөөд 136 км урт 262 м гүн далайн түвшнөөс дээш 1645 м өндөрт өргөгдсөн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн цэвэр усны нөөцийн 2%, Монгол орны гадаргын цэвэр усны нөөцийн 75%-ийг дангаараа эзэлдэг. Цэвэр усны нөөцөөр Азид 2 дугаарт ордог нуур юм. 2 дугаар сарын сүүл гэхэд нуур бүрэн хөлдөж, мөсний зузаан 1 м хүрдэг Монголын хамгийн хүйтэн газруудын нэг юм. Нуур баруун хэсгээрээ далайн түвшнөөс дээш 2500-аас 3000 м өндөр өргөгдсөн их цахажуу, шав хориотой өндөр улсаар хүрээлэгдсэн байдаг. Харин зүүн тал нэлэнхүйдээ модоор хучигдсан бөмбөгөр оройтой уулс зөнхөлдөг. Хөвсгөл нуурт модон хүй, хадан хүй, хүй толгой гэсэн 3 арал байдаг. Хөвсгөлийн ай савд, булга, ойн солонго, нохой зээх, шил үс, хандгай, хярас, эрвэс, үнэг, цаабуг, аргал, янгир байхаас гадна улаан наманд нэн ховор гэж бүртгэгдсэн олон төрлийн шувууд бий. Мөн 60 орчим төрлийн эмийн ургамал ургадаг. Та байгаль орчноо хайрлан тавтай сайхан аялаарай. Их дэлхийн минь ногоон байгаасай. Unitel Group.